Номын сэн намтраас эхэлж яхахын өмнө номынхан савны тухай хэдэн үг хэлээлтэй би. Идэлж эзэмшиж явдаг эзэндээ ихээр гомдсон. Номын сав нэг өдөр Норвын эзгүй хайгуур хол газар шавь байц холдшtig санаагаа омрой гэж гинэ шийдэд зориглоод гэрээс гараад зүхтаажээ. Яагаад ингэж зүхтаасныг би ч мэдэхгүй, та нар ч мэдэхгүй. Ямар ч ил гисэн нэг учир би байлгүй түнд Норвыг гэртээ ихтэн номынхан савн алга байжээ. Хаашаа яагаад явж гиснээ хинч мэдээгүй байж онцгэр гайхаад Норвын нүд нь бүлтийжээ. Одоохон явж хай гээд овол хараагаад гарчээ. Явсаар байгаад номын сав ятарсан ч юм уу бүү мэд. Нэг газар ирүүтэй нээж үүдээ дэлгэцгээд за та нар зүгээр гарцгаа. Цаваа олоод цугаараа тарцгаа. Үцэг ихлээд одоо гараарай. Үүний хойноос дэвтрүүд цуваарай. Номууд дараа бэлтгэж байл да. Норов. Айхвал хүрээдэж мэдэн шүү. Гэж Норвыг ирэхээс үртэж цөмөөрөө цуун гарцгаалаа. Гүсээр байгаад норон маань гүцээд ирлээ шүү тэднийг. Оволцсон амьсгаагаа дараад омогтой шүүн дуугаар та нар чинь яагаад манайхаас яваад өгч байгаа юм бэ? Тавьсан газар байж байхгүй. Яасан задарсан сав бай чи. Гэхдээ дэрэгтэн байсан дэвтрүүд дэлгсэн хуудасаа эргүүлээд дээл болсон хавцын их минь дэндүү муухай урдаг шүү дээ та. Дээр минь бас дими баг юм ирээчдэг. Тэгэхээр одоо би тэн эргэж яасчихгүй. Хамгийн сүүлд номын сав хандаж Норвд хэлжээ. Хос их минь тасалж ойдлоор минь хандсан. Хичээлээсээ ирээд та гихтээ авчраад хичдэг. Үү таахыг минь нээдэггүй, үнэж нүхтийг минь гаргадаггүй. Бүндийд намайг үлдээгээд бөмбөг өчлөөж явчихдаг шүү дээ. Тэгэхээр одоо би тань уцаж яасан ч ачихгүй. Миний хэлхийг сонсож үүнээс хойш та нарыгаа үргэлж хайрлаж авъя. Савнда осрын хий. Сайхан дэвтрээ хавцлаа. Та нар намайг битгээр хоочтой. Тарж бодорж зүхтаагаад намайг битгээр зоолоо. Хийсэн үгэндээ эзэн болоод хэрвээ бидийг хайрлаж байвал одоо бид эргэж очие. Он сурахад чинь тусъя. Гэж номын сав тэргүүднийг хэлэхэд Норвын нүд нь сэрэгжээ. Үүнээс хойш та нарыгаа үргэлж хайрлаж авъя. Үнэн шүү, үнэн. Гэж үнэн үгээ дахин мэдүүлжээ. Эднэр ингээд цөмөөрөө эргэж савндаа ороод эзнийхээ суганд хавчуулагдаад гэрийн зүг явлаа. Суганд байгаа ном дэвтрүүд минь сугандаас мултраад зүгтчихгүй дээ. Гэж байн болгоомжилж байдаг тэнхээгээрээ хавчжээ.
баярлалаа. Их сандарсан чи? Баг зэрэг сандарсан. Гэхдээ тайзан дээр гарахын өмнө баг зэрэг сандарсан. Тайзан дээр гараад сандрахаа болчихсон. Харин битэрийн хувьд бол үнэхээр сайн байлаа шүү чи. Ингээд шүүгчлийн сэтгэлийг сонсъё. Баяраа. Яа. Яг л өмнө ямар мэдрэмж төржсэн тэрэн шиг байлаа. Тэгэхээр тэрнээс хамаагүй илүү бүр гоё байлаа. Энд нэг зүгээр нэг хүүхэд гараад ингээд юм яриад байгаа биш шүү. Энэ хүүхдээ ярьж байгаа, энэ дүрдээ орж байгаа нүүр хувирлтууд нь хоорондох тэр дөрүүдийн хувирлтууд болон энэ гарны хөдөлгөөн, хөлний хөдөлгөөн авж байгаа энэ биений хил байгаа шүү дээ. Эдгээр нь болохоор ямар яг л ийм байх ёстой юм шиг тэгж үзүүлж байна. Үнэхээр мундаг байлаа ханд. Баярлалаа. Шүүгчтэйг Яг миний хэлсэн сэтгэл бол энэ ах эгч нараас нь ганцаархнаа би чамайг тэнцвүүлээгүй. Энэ бол мэдээж амьдрал үнэндээ бол яг л ийм байдаг гэдгийг би чамд мэдрээсэ гэдгийг одоо хүсэж ойлгуулах гэж би тэр үгүй гэдэг үгийг хэлсэн. Гэхдээ өнөөдөр бол чи үнэхээр өстой дээгчээ та одоо хардаа. Гэтэл надад тэр сайхан болгоныг баталж нотолж харууллаа. Чи гэхдээ миний мессежийг ойлгосноо те? Чамд амжилт хүсье. Баярлалаа. Шүүгч чимгээ. Нандин заяа минь хөөхөн түрүү 2хан сартаа дүүгээ үлгээд одоо хоёулаа салхинд гарнаа гэжсэн те. Миний дэ үнэхээр айлын том юм болохоор маш ухаалаг. Аливаад маш одоо илүү ухаанаар ханддаг чинь өөрийн энэ саяны үзүүлбэр дээр харагдаж байна л да. Үнэхээр миний дэ тэр Норвын намтрыг, тэр дэвтэр, тэр сав болгоны дүрд үнэхээр мундаг орч чадлаа. Тэг би нэг л юм хэлье. Мэдээ гавьяа жүжигчин болгоно бол ойлгомжтой. Гэхдээ жүжигчин хүн гэдэг бол хамгийн гол нь зүгээр одоо юм уншдаг биш. Дээр нь дуулдаг, одоо хөгжим тоглодог, бүжгэлдэг. Энэ бүх цогцыг агуулж чаддгаараа агуу мэрэгжил шүү. Яг энэ сууж байгаа их чахнар шиг тэр бүгдийг эзэмшээрэй минь дээ. За юу. Харин тэр үед нь бид нар бүгдээрээ хамтдаа илүү гоё үзүүлбэрийг харж баясан за. За, үнэхээр сэтгэл хөдлөж. Шүүгч. Авьяаслаг монголчуудын тайзнаар чи дахин гарч ирж хоёр үеийн сурагчийн дүрийг гаргаж ирлээ. Өнөөдөр бол орчин үеийн хүүхдүүдийн одоо тэр үзэгдлийг гаргаж ирж байна. Тэгээд их маш сайхан гэгээлэг зүйлийг чи хүүхдүүдтэй өөрөөрөө дамжуулж хэллээ. Хүүхд болгон номондоо хайртай байх хэрэгтэй гэдгийг чамааг өнөөдөр үзэл сууж байгаа хүүхдүүд чи бол одоо зүрх сэтгэлд очсон байгаа. Тэгэхээр чамаа дуурай. Тийм учраас ном гэдэг юмыг хайрлж яваарай гэдгийг чи яруу тодор сайхан жүжиглж бас зүрх сэтгэлээсээ хүргэж өгч чадсан. Чамд баярлалаа. Маш сайхан байлаа. За шүүгчдийнхээ сэтгэлийг сонсоо. Салаа гэдэгтэй бүлтгэр хөөрхөн огт маань үзүүлбэр та бүхэнд таалагдсан болвол 1911-99 дугаар залгаж авьяаслаг монголчууд шоутай холбогдож 6 чагт гэж бичээд саналаа өгөөрэй. Тэр мессежээр санал өгөх хүсвэл 15